сэдвтэйгээр подкаст бэлдсэн байгаа. За тэгэхээр ер нь нөгөө нэг хүмүүсийн амьдралд нийтлэг байдаг сэдв, хүний амьдралын салшгүй нэг хэсэг болдог энэ сэтгэл хөдлөл мэдрэмж нь. Тийм болохоор бас хэрэгцээтэй, шаардлагатай дугаар болж байгаа хаа гэж бодож байгаа тийм. Тийм. Тэгээд ялангуяа Монголын амьдралтай их зохицсон юм шиг санагддаг. Энэ сэдвийг ярихаар яг ганц Монголын ч гэлтгүй Азийн эдийн орнуудын багталтай эрэгтэй хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөнийг юусоо гаргуулахгүй байх талаас нь багаас нь хойш сургаж өсөв. Тэрнээсээ болоод ерөөсөө сэтгэлийн хөдөлгөөнөө дотроо дарсан хүмүүс айгүй их байдаг. Тэр нь тэгээд ирээдүйдээ биеийн эрүүл мэнд болоо сэтгэл зүйн эрүүл мэнд сөрөг үр дүн авчирч. Тийм. Бид нар чинь нөгөө нэг соёлоосооч болт юм уу? Ер нь л багаасаа ууралвал муухай. Ер нь чи яагаад муухай ажиллаад уурлаад байгаа юм? Битээ уурлал. Ээж аав нар ч гэсэн, багш нар ч гэсэндээ дандаа тэгж хэлдэг. Тэгээд ингэж хэлсээр агаад яваандаа бид нар ухамсаргүйгээр уур гэдэг бол айгүй муухай зүйл. Бид нар уурыг бол хинт ч харуулах ёсгүй гэж ботчдөг. Одоо жоохон л ингээл уур бухимдал төрөнгөч би одоос яагаад уурлаад байна болич гэдэг юм уу ингээд энийгээ ерөөсөө мэдрэмжээ шууд ингээд үүсгээд идэг. Энэ нь эргээд ямар нөгөө нэг нөлөөллүүдийг үүсгэх юм бэ? Бас ингэж явхаад ахын зөв юм уу гэдэг дээр ярих шаардлагыг бол бид нарт үүсгээд байгаа тийм. Уур бухимдал гэж яг юу юм бэ гэдэг талаас нь эхлээд яриа тийм. Тэгээ. За, уур гэдэг чинь ер нь бол хүний суурь сэтгэлийн хөдөлгөөн байгаа шүү дээ. Уур одоо эхийн хөвлөд байхад ураг байхад нь энэ нөгөө нэг уур бухимдал гэдэг сэтгэлийн хөдөлгөөн бол үүсээд явж идэг. Хүний одоо хамгийн анхдагч сэтгэлийн хөдөлгөөнүүдийн нэг байгаа. Тэгээд яг эндээс юу гэж харж болохоор байна гэхээр угаасаа л хүний амьдралын хүний одоо ингээд мэдрэмжүүд сэтгэл хөдлөлүүд дотроос зайлшгүй байх шаардлагатай. Хэрвээ байхгүй болчих юм бол өөрөө амьдралын тэнцвэр нэгэн тэнцвэр алдагдаж болох үс тийм чухал сэтгэлийн хөдөлгөөн байгаа байхгүй юу? Тэгээд уур бухимдлыг дандаа ингээд сөрөг үр дүнгүүдэд хүргээд байд юм уу гэхээр бас үгүй. Уур бухимдал нь бас өөрийн гэсэн тодорхой хэмжээний ач холбогдолтой хүний амьдралыг өнгөлж өгч идэг. За хоолоор ярих юм бол багагийн хэмжээний одоо халуун ногоон болдог ч юм уу. Бас амт оруулж идэг зүйл. За цаашаа уурыг физиологийн үүднээс нь тайлбарыг өгье. За уур яг яаж үүсээд хүн уурыг мэдрээд байна гэдэг дээр тийм. Уур нь стресстэй шууд холбоотой. Уурлсан үед стрессийн үед ялгардаг гормон буюу кортизол гэдэг гормон ялгарч байгаа. За кортизол нь тархинд очсноороо хүнийг зүгтах уу аль эсвэл тухайн асуудалтай тулалдах уу гэдэг шийдвэрийг гаргах нөлөөлдөг. За тэгээд хүн ямар нэгэн өөрийн хүч чадлаар аль эсвэл өөрийн ухаанаар дийлж чадахгүй, шийдэж чадахгүй зүйл гарч ирэх юм бол тухайн асуудлыг яах вэ гэдгээ шийдэхийн тулд тухайн гормон ялгарч хүний тархийг яг тэр түвшинд нь чи энийг шууд даваад гар аль эсвэл чадахгүй бол зүгт гэдэг дохиог өгч юм гэсэн үг тийм. За тэгээд энийг уураа буюу тэр үүссэн стрессээ бариад яваад ахна тархинд тэр кортизол буюу стрессийн дааврыг байнгын хадгалаа яваад байна гэсэн үг болж байна тийм. За тэгээд уур ер нь бол тэгэж үүсдэг байхаа. За тэгээд уураа бариад байвал ямар сөрөг үр дүнтэй юм бэ гэхдээ. За стресстэй шууд холбоотой гэж хэлсэн. Стрессийг бариад ахаар ер нь ирээдүйдээ нойр хулчих, нойргуудах, за гэр бүл болон ажил амьдралын хим алдагдах, за бүр цаашлаад уураас болж хин нэгний амь насанд хүрэх, аль эсвэл өөрийн амь насанд өөрийн эрүүл мэндэд цохиролтой бар хөнөөлтөй үйлдэл хийх гэсэн тийм томхон хэмжээний сөрөг үр дүнгууд гарах эрсдэлтэй. За үүн дээр нэг жишээ авч ярих юм бол Америкийн нэгдсэн улсад өнгөт арьстай өсвөр насны хүүхдүүд маш ихээр гэмт хэрэг тохиолддог юм байна л да. За тэр нь дийлэнх нь юунаас болдог вэ гэхээр ерөөсөө маш жижигхэн асуудал дээрээс болоод нэгээ гэмтээсэн аль эсвэл амь насанд нь хүрсэн болцоод гарт юм байна. За жишээ нь хоёр ахлах сургуулийн хүүхэд хоорондоо муудалцж байгаад нэгнийхээ цүнхний мөрөвчийг нь тасалснаас болоод тэр нь гэхдээ бүр том асуудлаас биш зүгээр л нэгээ доогөлж исэн. Тэр үед мөрөвчин тасарсан чинь нөгөө хүүхэд тэр үед яг буутаа явж таарсан байна. Тэгээд нөгөө хүүхдээ ерөөсө хормын төдийд буудаад амь насыг нь хөнөөцсөн. За тэгээд сүүлд нь тэр хүүхдээс хэрэг болсон үеэс нь яагаад ийм хэрэг болсныг асуухад ерөөсөө
маш их хэмжээгээр уур хүрээд тэгэл ерөөсөө өөрийгөө удирдах чадаагүй нэг мэдсэн чинь би гэсэн байсан гэж хүсэн байна л да. Тэгэхээр яг ерөөсөө ганцхан секундтэй пауз авч чадах юм бол зогсож чадах юм бол юу болоод байгааг 1 секунд бодоод тэгээд юу хийхээ шийдэх юм бол би шийдсэн байсан бол би тийм зүйл хийхгүй байсан гэдэг хариулт өгсөн байна л да. Тэгээд үүн дээрээс үндэслээд Америк нэгдсэн улсын коллежуудад болон ахлах сургуулиудад нь байн гэдэг хөтөлбөр явуулж эхэлсэн байна. Энэ болохоор Becoming a Man буюу эр хүн болох гэдэг тийм хөтөлбөр явсан. За энд нь болохоор юу хийдэг вэ гэхээр өөрийн удирдлага муутай, маш амархан ууралдаг, өмнө хин нэгэнд уураасаа болж хохирол гэмтэл учруулж исэн тийм өсвөр насны хүүхдүүдийг групп терапинд явуулдаг. Групп одоо сэтгэл зүйн эмчилгээ гэсэн үг тийм. Тэгээд тэндээ хэрхэн уурыг удирдах вэ гэдгийг зааж өгдөг, хэрхэн сэтгэлийн хөдөлгөөнөө таних вэ гэдгийг зааж өгдөг. Тийм хөтөлбөр хүртэл явуулж эхэлсэн байна. За тэгээд ингэсний дараагаас өсвөр нас тухайн хөтөлбөрт хамрагдсан болон хамрагдаагүй хүүхдүүдийн гэмт хэрэгт оролцох хувь хэмжээ болон янз бүрийн асуудал тарих хувь хэмжээнүүдийг харьцуулаад үзэл хөтөлбөрт хамрагдчихсан хүүхдүүдийг хамаагүй сайжирсан тийм бүтээн гарсан байна. Тийм учраас ялцчгүй өөрийг удирдах гэдэг маань бас бариад байвал уур нь ямар хорог хөнөөлтэй вэ гэдэг тийм жишээ байна тийм. За мөн өөр би эрүүл мэндийн талаас тийм уурыг бариад байвал гэдэг дээр бас нэг судалгаа байсан. Тэр нь болохоор ахлах сургуулаад төгсөөд коллежид орж байгаа хүүхдүүдийн хувьд стресс айгүй их үүсдэг юм байна л да. Айдас, сандрал. За тэгээд тухайн айдас болон сандралаа арилгаж чадахгүй яваад байх тусмаа тэр нь уур бухимдал болдог. За тэгээд коллеж руу орж ирж байгаа ахлахангийн хүүхдүүдийг яг орж ирэх жилд нь стрессийн түвшинг нь үзээд за 2 бүлэг хуваасан байгаа юм. Тэр нь болохоор стрессийн түвшин өндөртэй, нөгөөт нь стрессийн түвшин хэвийн буюу хэвэнээс доош бага хэмжээтэй гэж үзсэн. За тэгээд жилийн дараа нөгөө хүүхдүүдийн эмнэлэгт хэр их очиж эрүүл мэндийн эмчилгээ инженераас авсан бэ? Эрүүл мэндийн асуудал хэр их гарсан бэ гэдэг түвшинг нь үзсэн чинь жилийн өмнө стрессийн түвшин өндөртэй буюу уур бухимдал ихтэй, айдас сандрал ихтэй байсан хүүхдүүд нь стрессийн түвшин бага, уур бухимдал багатай байсан хүүхдүүдээс хамаагүй илүү бараг 2 дахин их хэмжээгээр эмнэлэгт очиж эрүүл мэндийн эмчилгээ авсан. Тийм үр дүн гарсан байна. За тэгээд ямар эрүүл мэндийн эмчилгээнүүдийг илүү авсан байна вэ гэсэн чинь ходоод эзний болон нойрны асуудлаар тэгээд зүрх судасны асуудлаар дандаа эмчнэртэй очих нь илүү байсан байна л да. За тийм байна. За энэ бол ерөөсөө л нөгөө нэг уур бухимдлаа таньж мэдэж чадахгүй, зөвөр илэрхийлж чадахгүй, зохицуулт хийж чадахгүй байгаагийн илэрнэ шүү дээ, тий? Клаасаа бол дараад байх нь одоо бие махбодод маш их хэмжээний сөрөг нөлөөллийг үзүүлдэг юм байна. Нөгөө талаасаа уур бухимдлаа шууд үйлдэл болгож одоо төрөнгийн байдлаар илэрхийлэх юм бол нийгмийн асуудлуудыг үүсгэх одоо үндсийг нь тавьдаг юм байна. Тэгвэл бид бүхэн уур бухимдлаа ер нь хэрхэн зохицуулах ёстой юм бэ? Яагаад энийг зохицуулж чадахгүй байгаа юм бэ гэдэг дээр хоёлаа ярив те. За тэгээ. Миний уншсан нэг судалгааны өгүүлэлтээр ер нь одоо ингээд уур бухимдлаас хэрхэн төрөмгийлэл үүсгэхийг тайлбарсан байгаа байхгүй юу? Тэгээ ерөөсөө одоо үүсээд байгаа уур бухимдлаас болж нийт уур бухимдлын 10% нь л төрөмгийлэл болж одоо очдог. Өөрөөр хэлэх юм бол хүн болгон уурлаа гэд тэрийг төрөмгийлэл болгож гаргаад идэггүй юм эвдлээд ч юм уу эсвэл хүмүүстэй зодоонуудаа хийгээд хэрүүл маргаа хийгээд байдаггүй. Бага хувь нь л одоо энийг үйлдэл болгож гаргадаг. За үлдсэн хэсэг нь бол одоо ингээд дотроо хадгалдаг ч юм уу аль эсвэл ойр дотныхоо хүмүүст ингэж ярьдаг ч юм уу гэх мэтчлэнгээр менеж хийж чаддаг гинэ. Тэгээд энэ нь юутай холбоотой юм бэ гэдгсэн чинь зарим хүмүүс бол төрөлхөөсөө одоо ийм уур бухимдал ихтэй байдаг. Одоо өөрийнх нь хувийн онцлог нь гэх юм уу? Амархан альваа зүйлд амархан уурладаг, тэрийг хүн дээр тусгаж авдаг, тэр бухимдлаа амархан гаргадаг ч гэдэг юм уу. За энийх нь цаад учир шалтгааныг судлаад явж исэн чинь гэр бүлийн уур амьсгал энэний суурь шалтгаан болдгоо гэсэн үр дүн үзүүлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол одоо гэр бүлийнх нь уур орчинд тийм цочмог уур уцаартай эсвэл одоо нөгөө нэг ив түнжин муутай гэж ярьдаг шүү дээ. Тийм гэр бүлийн асуудлууд байх нь өөрөө тэр орчинд өсөж байгаа хүүхдийг тийм цочмог ууртай төрөмгийлэх хэлбэрээр гаргадаг болоход нөлөөлдөг юм байна гэж судалгааны үр дүн үзүүлсэн байна. Энэ бас нэг талаас нь харна. За шууд 100% нөгөө нэг холбож авч үзэхэд хэцүү тий. Сая нөгөө зарим хүмүүс төрөлхөөсөө
уур бухимдал ер нь бол ихтэй гэж хэлсэн тийм. Тэрэн дээр нөгөө темпераментийг шууд бас ярьж болно тийм. Холерик темпераменттэй хүмүүс огцом түрэнгийн биш огцом түргэн ааштай. Тэгээд тэр нь бусд хүмүүст нэлээд уур уцаартай хүн шиг санагдуулаад байх боломжтой тийм. Тэгээд нөгөө нэг шууд одоо бодож байгаа уурыг нь хүргэлээ гэж отгож шууд тэрийгэ илэрхийлж гаргаад байдгаасаа болоод нийгмийн орчинд баг зэрэг нөгөө нэг гадуурхагдах талтай нөгөө чинь нөгөө нэг амар ууртай хүн ч гэдэм үү гих мэдчлэнгээр баг зэрэг ажил үсдээр нь хамтрагчд нь жоохон зайс хийдэг ч юм уу гих мэдчлэнгээр асуудлуудыг үүсгэх талтай. Бас нөгөө талаас нь эрэг талаас нь аваад үзэх юм бол иймэрхүү нөгөө нэг уур бухимдал маань яг асуудлын гарцыг олоход бас тусалдаг. Ажил хэрэг дээр ч гэсэндээ иймэрхүү төс тас одоо шууд ингэж хилчдэг хүмүүс зарим нэг талаараа хэрэг болох хандлагатай. Тэгэхээр бас шууд одоо энэ маань муу зүйлээ гэж хэлж болохгүй тий. Тэгээд түүнээс гадна сөрөг сэтгэл хөдлөлүүдийг илэрхийлэхэд уур бас маш их тус болдог. Одоо уурлал би чам ингээл уурлж юм уу ингээл нэг маргаан үүсгэчихэд өөрт нь байсан бүх сөрөг сэтгэл хөдлөлүүд ерөнхийдөө гадагшилчдаг. Тэгээд ирэхээр одоо нөгөө нэг дүүрээд байсан сав нь хоосрох жоохон багасгах ч гэдэм үү гих мэдчлэнгээр сэтгэл зүйн хувьд бас эерэг ач холбогдолтой байж болно. За тэгвэл хэрхэн одоо энэ уур бухимдал гэж үүсээд байгаа мэдрэмжээ сэтгэл хөдлөлөө зохицуулах зохистой байдığım бэ? За тэрэн дээр олон зөвлөмжүүд байна л да. За тэнцэнээс хамгийн одоо хэрэгжүүлэхэд амар гэж үзснээ тайлбарлаад явна. За тэр нь болохоор өмнө ярьсан Америк нэгдсэн улс хэрэгждэг BAM гэдэг хөтөлбөр байгаа тийм. BAM ч юм уу? BAM. Энд болохоор хүүхдүүдэд юуг зааж өгдөг вэ гэхээр хамгийн түрүүлээд сэтгэлийн хөдөлгөөнөө танихыг зааж өгдөг. Сэтгэлийн хөдөлгөөнөө танина гэдэг нь EQ буюу сэтгэлийн хөдөлгөөний чадварын нэг хэсэг болдог. За тэгээд таньсныхаа дараа хэрхэн илэрхийлэх вэ? За цаашлаад бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг хэрхэн таних вэ? За ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэх зэрэг цаашлаад шатууд нь явдаг. Гэхдээ хамгийн ихний шат нь болохоор өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг таних болдог. За энэ дээр хамгийн их болт юм байна л та. За тэгээд өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг буюу яг одоо надад ямар мэдрэмж төрөөд байна? За энэ нь юунаас болчих вэ? Болсон асуудлыг нь одоо би шийдвэрлэж чадах уу гэд аль болох оюун ухаанаараа дүгнэлт хийгээд аль болох объектив байдлаас байгаа нөхцөл байдлаа хараад өөр тулгараад байгаа өөрийг хүргэж байгаа асуудлуудыг харснараа сэтгэлийн хөдөлгөөний таньж мэдхэд илүү хялбар болдог юм л та. За магадгүй гівэнд уур хүрээл дургу хүрээл нэг үг хэлчмээр санагдал эсвэл юм зохиод авмаар санагдах юм бол хамгийн эхлээд юу болчихвоо? За болсон нь надаа яаж нөлөөлөх вүлээ талаас нь бодох нь тийм. За тэрнээр болохоор жишээ нь магадгүй болж байгаа үйл явдал нь хайртай дотны хин нэгнийг нь муу үгээр хажууд нь байгаа хүмүүс хэлсэн байлаа гэж бодъё л доо. За гэтэл мэдээж тэр хүний уур хүрхийг үгүйсэхгүй. Тэгэхдээ уур хөрөнгөтэй одоо зохиод авахаас илүүтэйгээр за миний хайртай хүнийг ямар нэгээр муу үг хэлэх нь надад яаж нөлөөлөд байгаа вэ гэдгийг бодох юм бол за магадгүй хин нэгний хувьд тухайн хүнд амар их үн цэнтэй хүнийг нь бодит байдлаас нь муугаар ярьсан байна гэдэг үйл явц болсон байна тийм. За тэгвэл надад үн цэнтэй хүнийг муугаар хэлэх нь надад яаж тусах вэ гэвэл миний уурыг хүргээд байгаа юм. Надад энэ дотор нэг ингээ болохгүй байгаа мэдрэмж бол тийм учраас миний уурыг хүргээд байсан байна. Гээд ямар ч байсан сэтгэлийн хөдөлгөөний таньж мэдхнэ. За ингээд бодож явах үйл явцад нөгөө өмнө ярьжсэн ерөөсө ганцхан секунд л надад би бодож чадсан бол гэдэг үйл явцыг гаргаж ирдэг. Тэр боломжийг гаргаж ирдэг. Гинт дүрсийг л уур хүрсний дараачаас ерөөсө 1-5 секундын дараа нөгөө ялгарсан мэдрэмж буцаад доошоогоо бууж ирж идэг. Тэгээд үйл явцыг өөрийнхөө байгаа нөхцөл байдлыг эргцүүлж явах явцад нөгөө анх дүрсийсэн уур нь хизээний амжаад хамаагүй эрсдэл багтай хамаагүй сөрөг үр дүн авчрах нь буурчихсан байх юм байна л да. Тийм учраас бодох, эргцүүлэх гэдэг хамгийн чухал нэгдүгээрт авч ирэх арга байна. За тэгээд намжчлаа тий. Нөгөө гинт дүрсээс уур маань гайгүй болоод ирлээ. За тэгвэл гайгүй болсныхон дараа за уур байхгүй болсон юм чинь гэж хайчихгүй гэвэл бас тэгж болохгүй наа. Нэгэнт үүссэн сэтгэлийн хөдөлгөөн маань биднэрт мэдгэдэх нь гайгүй болсон ч гэсэндээ дотор маань хадгалагдчихдаг юм байна л да. За энэ нь урт хугацаанд хадгалагдаж явсараа бид нэр бүр тэгээд
цавх зөнгөх тусан мартчихна те хизээ би яаж уурлаа хин дуурлаа гэж мартчихна. Гэхдээ сөрөг үр дүн бие дотор хадгалагдаад тэрхэн дотор тээгдээд яваад идэх юм байна. Тийм учраас бид нэр дараа нь нөгөө хүнээсээ холцсны дараа саяны жишээ юм биш те хажууд нь хайртай хүнийг муу болсон хүнээс бүр холцсны дараа нөгөө уураа илэрхийлэх хэрэгтэй байна. За гэхдээ яаж илэрхийлэх вэ гэдэгтэй. За энэ дээр болохоор хин нэгэнд болсон үйл явцыг ярьж болно. Дотны найзтай аль эсвэл өөртөө ярилцаж болно гэж байгаа юм. За ямар ч байсан энийг өмнө болсон үйл явцыг амаараагаар илэрхийлэх ёстой хин нэг. За энэ нь харьцаж байгаа хүн нь бодит хүн байх юм бол илүү бодол санаагаа хуваалцаад илүү өгөөжтэй. Гэхдээ болсон процессыг дахин нэг эргэцүүлэх ач холбогдлыг бол ганцаараа өөртөө ярилцсан ч өгнө гэж байна. За өөр арга зам нь өөр яаж илэрхийлэх вэ гэвэл нөгөө өмнө ярьсан темпераментийн хувьд холерик аль эсвэл магадгүй сангвиник хүмүүс ч байж болох юм те сэтгэлийн хөдөлгөөн мөн өндөртэй. Тэр хүмүүсийн хувьд дасгал хөдөлгөөн хийж болно. Аль эсвэл ямар нэгэн бүтээл хийж болно. Зураг гэх мэт. За аль эсвэл бас бясалгал хийж болно гэж байгаа юм. За бясалгал нь болохоор дотроо нөгөө өмнөх процессуудыг эргэцүүлж бодоод яагаад би ууралсан бэ? Тэр хүн яг миний уурыг үргэхээр зүрхнээр хэлсэн үү? Тэгвэл тэр үед би сөрөг хариулт үзүүлсэн бол асуудал яаж ирэх байсан бол эрэг хариулт үзүүлснээр асуудал яаж ирэх вэ? Ямар үр дүнд хүрэх гэдэг талаас нь бодож тунгаах юм бол нөгөө дарагдсан байгаа, мартагдсан байгаа уур бухимдал маань арилах боломжтой байх нэ. Мэдээж хэрэг нөгөө нэг сэтгэлийн хөдөлгөөн чинь хормхон зурл ингээл хасаал явчихж байгаа болохоор энийг шууд л ингээд өөртөө суурьшуулна гэдэг тийм амархан биш байх те. Чиний хувьд ер нь уур бухимдлаа хэрхэн зохицуулдаг вэ? Ер нь илэрлэл нь ямархан байдаг вэ? Ерөөсөө нэг стресстэй л уур хүрчих юм бол тэгэл тэрэн дээр ерөөсөө хамаг анхаарал төвлөрчдөг. Ерөөсөө байж болох бүх талаас нь хөвлөрүүдийг бодоод гэхдээ дийлэнхдээ сөрөг талаас нь хөвлөрүүдийг бодоод байдаг. Тэр одоо нөгөө mindset гэж байна шүү дээ. Одоо хандлага юмыг ямар талаас нь харах вэ гэдэг миний хандлага амар сөрөг байгаа юм л та. Тийм учраас аль болох ингээл болчдгүй талаас нь бодвол өөрийгөө хамгаалах талаас нь бодвол байдаг. Гэхдээ багаар одоо подкастыг хийх гэж мэдээлэл цуглуулж уншиж явцтай. За түүнээс өмнө ч гэсэндээ өөрийгөө болохгүй байгааг анзаараад мэдсэн байсан. Тэгээ мөн хэрэгжүүлж исэн арга замууд байгаа. Тэр арга замд нь болохоор асуудал гараад ирэх юм бол тэрийг аль болох эрэг талаас нь хараад эрэг талаас нь харна гэдэг маань хандлагаа сөрөг талаас нь биш нөгөө талаас нь буюу энэ нэг асуудлыг би яаж давах вэ гэдэг талаас нь тийм. За тэгээд энийг давснараа бас надад ач холбогдолтой мó гэдэг талаас нь харах. Заавал би нэг давах ёсгүй асуудлыг давах хэрэг байх ч юм уу тийм. Нэг талаас нь бодох юм бол гэтэл дандаа тэгэж бодож явж байгаа даваад гарахад надад эрэг үр дүн авчрах байсан зүйлсүүдийг би наа гэд хайцсан байх юм бол бас надад ашиггүй болчих шүү дээ. Тийм болохоор аль болох хэрхэн давах вэ? Давчаад надаа ямар өгөөжтэй вэ гэдэг талаас нь харахыг хичээдэг болсон. Гэхдээ л нөгөө асуудал дээр ингээд толгой байнгын өвдөөстэй байдаг хэвээр л. Тэгээд тэр нь ямар асуудал вэ гэсэн шалтгаалаад 2-3 хоног ч үргэлжлэх байгаадгүй. Тэгээд ингээд бодоод ахаар нөгөө бусад чухал зүйлсүүд дээр төвлөрөх анхаарлыг маань шууд байхгүй болгочдөг. Тэгээд бүтээмж буурах, хин нэгэн хүмүүстэй харилцахад садаа болох тийм зүйлүүд илэрдэг надад бол. Чамд яадаг вэ? Би болохоор шууд ингээд уурлаад байна гэдгийг хэлж хизээч чаддгүй төрлийн юм байхгүй юу? Ерөөсөө илэрхийлэхгүй. Тэгэл дотроо чи яац юм гэлэнгүүд яач вэ гэл ингээл. Тэгсэн мөртлөөс дуугаа ураагаад нэг суучдаг хүмүүс яд нь штэ. Ер нь манай интровертууд бол тийм шүү дээ. Тэгээд тэгсэн мөртлөөс нөгөө нэг өөр хүргэсэн шалтгаан нь тархин дотор ингэж байгаа л үргэлжлээл байгаа байхгүй нөгөө мэдрэмж нь ерөөсөө алга болохгүй энэ хүн надаа яагаад ингэж хийсэн юм бол энэ одоо яагаад юм ядаргаатай энэ одоо гэж нөгөө нэг ерөөсөө зогсоо зайгүй нөгөө бодол нь бол байгаа л гэдэг. Тэгээ ялангуяа орой унтах гал ор морондоо ороод хөвтөнгөд нөгөөт нь бодогдоод тэгээд яалтчгүй надад асуудал байгааг мэдэж хэлж байгаа байхгүй юу. Хэдийгээр ингээ хүмүүс миний ууралж байгааг харахгүй одоо би тэр хүмүүсийг ямар нэгэн байдлаар хохироохгүй, муу үг хэлэхгүй, зодож нүдэхгүй, эд тогшил одоо сүтгэхгүй, ямар нэгэн нийгэмд хортой юм хийхгүй байгаа ч гэсэндээ өөртөө амар хортой байгаа байхгүй. Зөвхөн нөгөө нэг өөр бухимдал дээрээ төвлөрөөд тэгээд ирэнгүүт гаргахгүй байсан ч гэсэндээ, гаргасан ч гэсэндээ аль аль нь ийм сөрөг талыг хүмүүст өгөөд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээрээс миний олж харсан нэг зангилаа гэх юм бол бид нар ерөөсөө сэтгэл хөдлөл мэдрэмжээ анхаарч ойлгож чаддгүй байна л гэдгийг амар сайн анзаарлаа.
Тэгэхээр одоо нөгөө нэг надад яг ямар мэдрэмж төрөөд байгаа гэдгийг би өөрөө мэдчихсэн болвол энийг гадагшлуулах хэрэгтэй байна гэдгийг ч гэсэндээ нөгөө нэг зохицуулт хийх чадварыг өөртөө олж авна шүү дээ, тий. Тийм болохоор одоо ер нь бол дорны соёлын Азиудын бүрэг байдаг ч юм уу, энэ бол хоцрогсон шүү дээ. Нэгэн л сэтгэлийн асуудал гэдэг бол асуудал байдаг л болохоор тийм болохоор бид нар одоо манай соёл ийм ээ, би угаасаа дотроо хадгалах ёстой гэж бодхоосоо илүүтэйгээр соёлтой тааруулаад хэрхэн уур бухимдал болон бусад сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулах вэ гэдэг дээр л суралцах хэрэгтэй юм шиг байна, тий. Харин тийм. Тэгээд нөгөө уураа хадгалаад бүр яваад ах нь таны мэдхүүн болон сэтгцийн асуудлыг үүсгэдэг гэж байгаа юм. Тэгээд яг ууртай холбоотой шууд сэтгцийн өвчин байхгүй ч гэсэндээ энэ нь богино хугацааны ой тогтоолтыг явандаа урт хугацаанд хадгалаа яваад их юм бол бууруулдаг, багасгадаг. За дархлааг багасгадаг, дархлааны системд муугаар нөлөөлдөг. За дархлааны систем уудах юм бол цаашаа эрүүл мэндийн асуудлууд маань дахиад гараад ирнэ. За гих зэрэгтэй. Ерөөсөө ямар нэгэн байдлаар энэ мэдрэмжийг таньж тэгээд нөгөө бас өөр одоо сэтгэлийн хөдөлгөөнүүдээс болж уур хүрдэг штеп тий одоо нэг жилснээс болоод ч юм өөр нэг сэтгэлийн хөдөлгөөнүүдтэй холбоотойгоор тэгэхээр бас тухайн мэдрэмжүүдийг ч гэсэндээ таних тийм чадвартай болох хэрэгтэй болчиход байна тий. Тэгээд нөгөө яг энийг сэтгэлийн хөдөлгөөнөө EQ-гээ ерөнхийдөө нийтдээ тий сайжруулж болдгийм үү гэж асууж магадгүй. Энэ бол боломжтой. Гэхдээ хэцүү. Ямар ч байсан өөртөөгөө болон үнэхээр бас өөртөөгөө ажиллаад ямар нэг өсөлт дэвшилт авчрахгүй байгаа бол итгэж болохгүй засгийн нэгэн тусалж чадахгүй тийм хүмүүс тусламж авах зайлшгүй шаардлагатай. Тэгээд хизээ уур бухимдал маань яг нөгөө болохгүй болоод ер нь анхаарах хэрэгтэй төвшөнд очих вэ гэвэл ер нь өдөртний амьдралд асуудал үүсгээд ирэх юм бол тий ерөөсөө уур бухимдлаас болоод нойр хулж чадах, унтаж чадахгүй байх юм бол гэрээх нэгэ давхар уурлуулад уур бухимдлыг хүргээд эсвэл гомдоогоод байх юм бол ажил дээр асуудал гараад байх юм. Ерөөсөө анхаарах хэрэгтэй болжээ гэж ойлгох хэрэгтэй болж байгаа юм л да. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаарыг дүгнэлт болгоод товчлоод бацах юм бол за нэгдүгээрт бол уур бухимдал гэдэг хэвийн хүнд байх ёстой сэтгэлийн хөдөлгөөний нэг юм байна. За хоёрдугаар гэх юм бол уур бухимдлыг илэрхийлж гаргах, за эсвэргээрээ дотроо хадгалах нь аль нь зүрх талтай. За тэгэхээр бид бүхэн үүнийг зохицуулах чадварт суралцах хэрэгтэй байна. За тэгэхээр зүч маань сайхан зөвлөмжүүдийг өгсөн. Тэгэхээр бид бүхэн бүгдээрээ энэхүү одоо сэтгэлийн хөдөлгөөнөө менеж хийх арга барил суралцах зайлшгүй шаардлагатай. Хэрвээ ингэж чадах юм бол альва нэг асуудлыг бид нэр хүндрүүлэхээс өмнө шийдвэрлэх боломжтой болдог байх нэ. За тэгээ мэдээж хэрэг өөрөө зохицуулж чадахгүй өөрийнх чинь хэрээс хитэрсэн одоо үйлдэлүүдийг хийлгэхэд хүргээд байвал банк зөвлөдөгчлөн мэрэгжлийн хүмүүст хандаарай. Тийм тийм. Мэрэгжлийн хүмүүс буюу сэтгэл судлаач нар шүү дээ. Тийм байна. Тэгээ нөгөө EQ-тэй холбоотойгоор хүмүүст хэрэгтэй бол гэж нэг ном санал болгоход Harvard-ийн Business Review гэдэг цувралууд гардаг. Энэ нь болохоор бизнесийн менежментийн сэтгэл судлалын аюул олон салбарын хүрээнд гардаг. Тэрний EQ гэдэг ном байгаа. Harvard Business Review EQ буюу Emotional Quotient гэдэг хайх юм бол гарч ирэх байх. За тэр номон дээр ерөөсөө 20 дугаар зуун болон 21 дугаар зуунд EQ дээр хийгдсэн хамгийн ач холбогдолтой судалгаануудыг хураангуйлаад оруулчихсан байгаа. Тэгээ тэнд яг сэтгэлийн хөдөлгөөн гэж юу вэ? Тэнцэнээс сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүдийг хэрхэн бас зүгээр илэрхийлэх вэ? Өөрөөсөө байхгүй болох вэ гэдэг дээр айгүйх зөвлөдөг. Тэр номыг соншин бол тий. За тийм байна. За тэгэхээр бүгдээрээ гоё байцгаая шүү. За тэгвэл хоёул өнөөдрийнхөө дугаарыг дуусгах. За тийм. За тэгээ. Анхаарал тавьсан сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд сайхан карантинлаарай гэж. Хүмүүсийн нэр анхаарал. Тийм хүмүүсийн карантины анхаарал суулгаж ийн гэсэн хүмүүс би бас энэ нэг байрны гадаа явж исэн чинь хүүхдүүд ерөөсөө ямар ч амны хаалт малт байхгүй хоорондоо ноцолцоож илээ саксны талбай дээр ерөөсөө бөөндө шавцсан. Тэгээ 90 тоннд нь уг нь настай хүмүүс
том хүмүүс байгаа юм. Тэгээд тэр хүмүүс just ерөөсөө зүгээр л байж лээ. Тийм учраас хүмүүс маань анхаарлаа битгий сагнуулаарай гэж тэ. Тийм шүү. Одоохондоо санаа амрах болог байгаа шүү. Харин за баяртай.